За би цэцгийн гишүүнээс асуух уу? Сандгашаа дараас асуух юм уу? Нэг чод ингэж байгаа юм байна шүү дээ. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Америктэй байна. Сумын хурлын төлөөлөгч сумдаа байна гэдэг ингээд ерөнхийдөө үндсэл шийдвэр гаргаж байгаа юм байна. Миний бодлоор бол сумын хурлын төлөөлөгчөөс аймгийн хурлыг сонгох ёстой. Нэгэнд ард түмний мандат авсан хүн сумаасаа аймгийн иргэдийн хурлыг явуулж нэг шатны сонгуулийг бид нар хэмнэх ёстой гэж би үздэг. Яагаад гэвэл одоо аймгийн хурлын төлөөлөгчөө сумынхаа тухай ярьдаг, сумын хурлын төлөөлөгч гэсэн сумынхаа тухай ярьдаг, хоёулаа нэг зүйлийн тухай ярьдаг, хоёулаа нэг хүмүүстэй очиж уулздаг. Тэм давхардсан бүтэц бий болчиход байгаа байхгүй юу? 1992 оны үндсэн хуулиар. Тэгэхээр бид нар одоо нэр бүхий гишүүд ерөнхийдөө энэ дээрс хувийн санаачлал гэж бодож байгаа. Нийслэлийн иргэдийн хурлыг дүүргээс сонгодог болъё. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч дотроос сонгодог болъё. Аймгийн иргэдийн хурлыг сумын хурлын төлөөлөгчөөс сонгож нэг шатны сонгуулийг хэмнэж сумын хурлыг үндсэнтэй болгоё. Дүүргийн хурлыг үндсэнтэй болгоё. Тийш хүмүүс сонгогдож байгаа дараа нь аймгийн хурлд очдог болох ёстой гэсэн ийм бид нар шинжилгээр явах ёстой. Энийг одоо хийхэд одоо болохгүй болчих гээд байна л да. Энэ үндсэн хуулийн эцсийн дүгнэлт төр чинь сумын сумдаа байх ёстой. Аймагтай байх ёстой гэх юм бол энийг сонирбол авчиж байгаа. Үндсэн хуулинд бол зөвхөн нийслэлийн хурлын төлөөлөгч 4 жилээр сонгоно гэж байгаа. Тэрээс хаанаас сонгоно гэсэн үг байхгүй. Хэн сонгоно гэсэн үг байхгүй. 4 жилийн хугацаатай сонгоно л гэж байгаа. Бүр тэгж байгаа шүү үндсэн хуулинд дэр. Тэгэхээр үндсэн хуулийн зарчим энэ дэрийг цаашдаа ийм хуулийн шинжил хийх юм бол яах юм бэ? Үндсэн хуулийн цэс захаад одоо унгаах юм уу? За энэ дээр нэг одоо нэг хариулт өгөөч. Сандгаш хэрэгшин. Тийм цэцгийн дүгнэлтээс агуулга нь шал өөр асуудлууд яриад байна л да. Тэр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сумын иргэдийн хурлын төлөөлөгч сонгоно гэхээр ингээд орон нутгийн өрөө төрсний байгууллагыг хэрхэн яаж байгуулах асуудлууд ярина. Энэ цэцгийн маргаан энэ цэцгийн дүгнэлт чинь бол давхар иргэдийн хурлын төлөөлөгч байж болохыг хоригдсон байгаа нэгжийн хууль нь өөрөө үндсэн хуультай зөрчилдөөгүй байна л гэж үзсэн заалтч үү дээ. Харин орон нутгийн сонгуулийн хууль нь өөрөө зөвшөөрсөн байгаа нь өөрөө үндсэн хуультай зөрчилдсөн байна. Тийм учраас энэ нэгжийн хууль орон нутгийн сонгуулийн хуулиар зайлшгүй бид нар өөрчлөх, засах, нэгжийн хуулиндаа нийцүүлэх, үндсэн хуульдаа нийцүүлэх хэрэгцээ шаардлага байна. Таны наад ярьж байгаа асуудлууд цаашдаа орон нутгийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдах үед хууль одоо санаачлагчийнхаа эрхийн хүрээнд одоо хэрхэн ямар хууль санаачлаад явах нь бол таны эрхийн асуудал. Нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол нээлттэй байгаа. Тийм учраас тэр үед нь энэ асуудлуудаа яриад явах асуудал. Яг энэ цэцгийн дүгнэлттэй холбогдуулжвал энэ ярьж байгаа асуудал чинь бол хамаарахгүй асуудал байна л гэж байл. Алдарч явах юм шүү. Энэ цэцгийн дүгнэлтэн дээр ингэ бичсэн байгаа байхгүй юу? Давхар байхыг хориглож ядсан шүү дээ. Бидний шинжилгээний зорилго юу гэвэл сумын хурлаас сонгох юм бол давхар болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цэцгийн дүгнэлт чинь давхар байхыг хориглож байна. Тэр цаашдаа ийм хуулийн төслийн дээр санаачлаад явах юм бол хад мөрөх юм болоо да гэсэн бодлоор л асууж байна.